Сүүлийн үед Зайсангийн аманд олон жил амьдарсан айл өрхүүдэд газрын гэрчлэгээ олгох ажлын бэлтгэл эрчимтэй явагдсан. За үүний үр дүнд Зайсангийн аманд амьдарч байгаа 600 өрхөөс эхний ээлжинд 300 өрх нь ашиглалтын гэрчлэгээ авахар болоод байна. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны тусгай хамгаалттай нутгийн удирдлагын газраас тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийг үндэслэн Богдхан уулын Зайсангийн аманд амьдарч байгаа иргэдэд 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрчлэгээ үе шаттайгаар олгож эхэллээ. Иргэдэд газар ашиглах гэрчлэгийг олгох тус арга хэмжээнд улсын хурлын гишүүн Болд, оюун гэрэл, улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд оюун хорлолноор оролцлоо. Гэрчлэгээ олгох үед улсын хурлын гишүүн Болд хэлсэн үгэндээ ашиглалтын гэрчлэгээ авах энэ асуудал нь олон иргэний эрх ашигыг хөндсөн хүлээлт үүсгэсэн асуудал байлаа. Өнөөдрийн үйл явц нь Монголын төрд иргэд нь ялагч байдаг зарчмыг шударгаар харууллаа хэмээн онцлсан юм а. Богдхан уулын дархан цацд газрын орчимд 1960 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд үе удмаараа амьдарч байгаа 600 гаруй өрх бий. Тэдний хувьд тусгай хамгаалтын бусад амьдардаг учраас газараа өмчлөх, эзэмших боломжгүй байдаг. Тиймээс өнөөдрийг хүртэл газрын бичиг баримтгүй байсан юм. Үүнээс үүдэн Зайсангийн орчимд барилга барих аж ахуйн нэгжийн дарамтанд байнга өртдөг байсан юм а. Иймээс Зайсан орчмын айл өрхүүдэд газар ашиглалтын гэрчлэгээ олгохоор болсон. Энэ хүрээнд эхний ээлжинд 300 гаруй иргэнд ашиглалтын гэрчлэгээ олгохоор болсон бөгөөд эхний ээлжийн 19 өрхөд гэрчлэгээг нь гартуулж өглөө. Энэ бол насан турш дуртай хамгийн миний хувьд бол маш том өргөн оруулалт. Би энэ Зайсанд амарч хичнээн хүсэж ирсэн. Ямар ч сэнд би өөрөө сэтгэлээс өөлж байна. Энэ бол миний их орон, миний төрснөд байхгүй юу? Багасаа. Тэгэж би амьдчсан юунд маш их хангалуун сэтгэл хангалуун байна. Цаанаас маш их баярлалаа. Бид нэр 2005 оноос эхэлж тэнд амьдарсан. Бидний ах дүүнэр бол тэнд 35 жил амьдарч байгаа. Тэ. Одоо 35 жил ах дүүнэр маань тэнд амьдарч байсан. Тэрнийхээ хаяг түшээд бид нэр 5 онд очсон. Тэрнээс хойш амьдарсан. Зайсангийн орчимд 1960 оны өмнө амьдарсан иргэдийн судалгааг байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргажээ. Хуулийн хүрээнд эдгээр иргэдэд газар эзэмших гэрчлэгээ олгох боломжгүй. Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулиар хязгаарлалтын бусад зөвхөн аялал жуулчлал эрхлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглуулах тухай заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн эдгээр иргэдэд 5 жилийн хугацаатаагаар газар ашиглах гэрчлэгээ олгож байгаа юм а. За гэхдээ тодорхой шалгуур хангасан тохиолдолд олгож байна. За шалгуурт инженерийн шугам сүлжээ үерийн ам 70 жалганд буугаагүй. За орц гарц таглаж буугаагүй. Газрын ямар нэгэн маргаангүй байх гэсэн шаардлагууд тавигдаж байгаа юм байна.